Сузуки бол олонний анхаарлын төвд байх дуртай эрч хүчээр дөрөн үргэл найзуудаараа хүрээлүүлж явдаг экстраверт охин. Нөгөө тал таны бол маш таруухан жимээгүй өөрийнхөө байхыг эрхмэлдэг интроверт хөвгүүн. Тэдний харилцаа цаашдаа явах бол бүхий л хүүхдүүд сургуультай даруухан очиж яхад өөрийн хийхийг хүссэн зүйлээ хийдэг Сузукигээ жинхэнэ эрч хүчний ундраг охин. Бүх хүнтэй мэдлээл мангар сэргэлэн. Гэхдээ таанитай бол мэдлэгтэй нэг л ухраа олж өгөхгүй ив хавгүй. Найзуудтайгаа зүгээр сормосныхаа будгийн тухай ярьж яснаа ерөөсөө ярианд оролцоогүй тааныг ярианд оруулчих гэж үзээд л нөгөөх нь бол би мэдхгүй гээд л яалтчгүй ярианд нь оролцохыг хүсэхгүй байхад л байсгээл яриа өдөөд өөрийгөө хөгж өгөөд л үнэн дээр тэр таанид үнэхээр хайртай. Бүгдийн нүдэнд даруухан нүдний шилтэй хүү гэж харагддаг байхад Сузукигийн нүдэнд л өөрийн бодлоо шулуухан хэлчихдэг хүмүүсийг ялгаж харьцдаг. Гэхдээ яг юу ч бодлого тустаас хэлтгэл хүү байгаа. Манай хүн хамт сууж эхлэхдээ сандарч твэд бүүн юм болсон юм байна лээ. Сузуки хинэггүй ч гэсэн гэрийн даалгавар хүмүүст хулуулдаг гэхээр харагдаж байгаасаа бол хариуцлагатай шүү. Манай хүн ч тааныг ярихаараа л хүнээ байжчихдаг ич сандраад л нэг өрөө нилээд өрөөтөд тарж явахдаа таанитаа таарад нэг зүг гэдгийг мэдчихэд бүр ич сандраад л арай гэж цуг явах уу гэж асуугаад цуг явсан ч нөгөөх нь бүр амандаа ус балгацсан уу гэлтээл ямар ч ярих сэдв гаргаад яриа өтсөн. Гээл сүултээ бүр ярих юм олддгоо ямар ч утгагүй бүргэдийн талаар яриа өдөд тэрэндээ бантаал байжээс ашгүй амттай ясна уу гэдیں۔ Бүүн баяр болол гэл сүлгэж аваад яриагаа өргөжлүүлээд цуг эдгээр явах уу гэхгүй юу гэсэн тгий гэдэм да. Ариш тгий гэж хэлнэ гэж бодог болохоор бүр шок. Сая буруу сонсчихсон уу гэж бодох шиг бүр сандраад юу хэлхээ мэдгүй балмагдаж агаад гарт нь үрчих юм аа. За дуус гээл бантаад алхчихсан. Өөрөө гарнаас натгачдیں۔ Бүр итгэж чаддгүй. Тэнгэр дээгүүр үүлэн дунд сээдж байгаа юм шиг бүр амьсгалгаач мартчихсан. Догдолжсэн аа. Гар нь хөлөрчихсөн гэх бодол. За тэгэл манай хүү ер нь яаж ярьснаа мэдгүй. Нэг л мэдэд гэрийнхаа үдэнд хөл царайлцсан өвтөж байгаа юм чи. Ах нь хүртэл дүүгээ гайхаж байгаа штэ. Нөгөө цоглог нөхөр ч хоолооч идэж чадахгүй, унтаж чадахгүй, гараас нь хөдөлсөн гээ догтлоод манай ч унтахааргүй болж дээ нэгэнтэй. Гисэн юу вэ? Нам унтчихийдэг шүү. Нэг ч удаа хоцор тасалж байгаагүй юм чи. Хоцорсон. Гэрийнхний нүртэл хоцорсонд нь баяртай байна гэж бодлоо. Тим хариуцлагатай хүүхдийн ухааныг нь алдтал дурлуулсан байна штэ. Гэхдээ өглөөс ирээгүй манай хүн өдөр сэрсэн. Өдрийн хоолны дараа ирж байгаа найзууд нь хүртэл гайхаад л гисэн ангийнх нь хүүхэд чи таанитай үерхэж байгаа мүү гээл пал идэл асуудیں۔ Яасан гэсэн нэг хүүхэд цуг харж байгааг нь харсан гинэ. Гэхдээ яг аль үеийг харсан бол гээл гайхаж байхдаа юу үгүй үерхдэггүй гээл хэлсэн. Тааны ороод ирсэн байдیں۔ Юу олчваа? Ямар гий чи нөхцөл байдал вэ? Хичээлийн ерөөсөө ч төвлөрч өгөхгүй. Амар хүчтэй үгсгэж ахт нь ороод ирсэн. Тэр нөхцөл байдлаа л бодоостой. Яаж уучлалт гуйх уу гэдгсэн шидээр нь бодоол. Хизээч юм байгаагүй үнийг мангар хүүхэд чиг байгаад ахаар нь найзууд нь ч гайхаж байгаа штэ. Бүтэн өдөр ч яаж уучлалт гуйх талаараа бодоод ч олсонгүй. Бүр яах учраа олохгүй байсан ч өөрөө Сузуки гэдэл хүрээд ирэх юм. Яасан гэсэн өчигдрийн явдлыг мартаарай л гэж юм. Яг ууралцгаж найзууд нэрээд хямдрал энтергээл ярихт нь би таны цайн өчигдөр хамт хараа гэж хэлсэн. Тэр тийм хачин байна уу? Гээл нулимсэн цэлэгнэд хэлэхэд нь нөгөөдүүлэн шок. Гэхдээ л хөөрхөн дэмжиэд араас нь очиоч гээл явуулдаг. Мангар хөөрхөн яагаад өөрийнхөө мэдрэмжийг шууд хэлээгүй юм бэ гэж өөрийгөө гайхаад араас нь ядарч байгаагаач мартаад гүйж байгаа. Нөгөө талд бол чөтгөр надад шүглэж яагаад хажуу суудаг Сузуки яриа өтгийг хүлээдэг болчих. Өнөөдөр ирээгүүд нь гээл бодоод явжсэн чи ард мангар чангаар таны хайртай шүү гээл гайхаад харсан Сузуки өдөр болго утгагүй асуулт асуудаг дуучлаараа бас өнөөдөр тэгж хэлсэн дуучлаараа өөрийн мэдрэмжээ бусдад мэддэгдээ сайсан юм. Гарыг минь хөтөлсөнд хитрхи их баярлаад өчигдөр шүнжин унтаж чадахгүй тоглоод нэг мэдсэн сэрсэн өдөр болж исэн гээл өөрийн бүхий л мэдрэмжээ нууж хаалгүй шулуух хэлдэг. Амар хөөрхөн хуйлж байхад нь аргадаал бас яриаг нь сонсоогүй юм шиг байдаг байсан ч бүгдийг нь сонсдог байсан байгаа байхгүй юу? Өө нэр чиний сормосны будаг урсдаг гэлүү гэдэл тэрийг мэдэд бүр догтлоод улаачж байгаа юм чи тааны байдгал нэг энгийн гэр бүлийн энгийн нэг хүүхэд. Сузукигийн найз нь уг нь тааны дутуртайж зүрхэлдэггүй байсан. Одоо бол мангар дотн харьцаал тэр нь нэлийн шинэлэг байгаа. Тааны час өөрийгөө голдог болохоор Сузукитэй нэр холбогдож түүний нэр хүндийг унгамааргүй байгаа. Манай хүн бүр тайвширцсан уу яасан? Юун тааны үзэг дуртай киногоо яриад лээж ахт нь найзуудад нь бол кино биш өөр юм л сонирн байгаа штеп. Найзууд нь ч хөөрхөн чи хайртай хүнтэйгээ тэгж харьцаж болдгийм үү? Энийг уншиг гээл хөөрхөн зөвлөгөөнөд өгөөд уншаал үзсэн бүгд өөрийнх нь хийдэг үйлдэлүүдийг эсрэгзөг. Тэр юусоо хамаагүй уншиж байгаа зүйл нь найз залуу, найз охин хосууд гэдэг үгсээр дүүрсэн. Тэрэнд нь догтлчихж байгаа. Гинтэл тэгэхэр эхэлсэн гэхэр төгсөл байгаа гэсэн үгстэй гээл сэтгэлээр унчих юм. Тэгснэ дахиад гинэт хүч ороод шилдэг найз охин болно. Тэгээд яг яаж шилдэг найз охин болох юм бэ гэсэн өнөөдөр цугтаа ярих уу гэж асууна гэж авсан. Таамигаас найзууд нь би тэнд өрнийх шиг ярьж байвал зүгээр үү гэж асуухт нь зүгээрээ гээл хариулахт нь өө гээл Сузуки дуурахт нь
Тами үгүй зүгээр биш гэж хэлэх байсан уу? Гээл шууд асуусан. Нөгөөх нь бараг догтлоод зүрхээр явлаа. Найзууд нь хүртэл арай шулуухан байна гэдэл өдөржин бэлдсэн асуултаа ичээ сандраад асууж байгаа. Найзуудынхаа шахалтаар таны нөгөө өнөөдөр цуг яасан гэхээр цуг ярих уу гээл төгтчихсээр асууж байгаа. Хамтдаа харж байхад сонирхолтой нь хинч Сузукитэй таны явж байгааг анзаараагүй шүү. Бас л айгүй сүнслэг байгаа. Цугтаа ярихдаа нөгөө зөвлөгөөнүүд нь жинхэнэ утгаараа сад болж байна уу? Өөрийнхөөрөө баймаар идэг. Эсвэл зөвлөгөөнийхэн дагуу байх уу гэдэл нөгөөх нь харин асуулт асуух гээд байгаа юм шиг байхаар нь боломж гэдэл юу юм яасан юм гээл асуухад юу ч биш ээ гээл явчих юм. Нэг л зүйл буруу байна уу да? Элдвийн бодсоор байтал нэг л мэдгэд салах болчихлоо. Юу ч ярьж чадаагүй штэ. Одоо яа гэх үү? Гээл явах гэсэн. Гарнаас нь бариад жоохон цогтой байх уу гэдэл асуудыг бүүн баяр шууд зөвшөөрчж байгаа юм чи. Өглөөний болсон харилцаа яриагаа яриад хөөхөн реакшнуудыг шоолж инегээд манай өдөржин балай дөрмөдөд өөрийгөө хориотсандаа гимшиж жинхэнэ өөрийгөө суллаад жинхэнэ утгаараа шулгонож өгдөг. Энэ нь ч та нийт хөөхөн санагдаад амралтын өдрөөр завтай юу гэд нөгөө дээр ярьжсэн бүргэрээ гээл цогтой хэлж инээлдээд нэг нэгнийгаа болцоонд дөрөөд Сузукич тэгвэл үргэлжлүүлээд өөр хөгжилтэй гоё газруудаар явъя. Тэгвэл ямархуу газрууд ээж болох уу гээл харах гээд Брюсрийн нээсэн хайлтан дээр нь найз охинтойгоо хэрхэн харилцах вэ? Яриаг яаж үргэлжлүүлдэг вэ гэсэн хөөхөн айлтууд ичээл цухтаачж байгаа юм чи. Өөрийг нь байхгүй, өөрийг нь бодсон байна гээл бөөн баяр хэлэхэд нь яг л уншдаг зохиол шиг гараас нь зөөлхөн бариад бидээ ойртуулан чихэн дээр нь Сузуки би чамд хайртай. Өдөржин нэг л зүйл хэлэх гээдсэн нь энэ л ээж. Бүр биес нь уурс хавтлаа улаа сандраал өдөржин ойрлоод хоолон сүйчж өрхий. Манай хүнч хоёр найзтайгаа уулзсан. Анхны болзоогоо хүлээж тэсгүй байна гээл бөөн догтлол. Болзоонд болохоолог байхад л хэдэн өдрийн өмнөөс хувцас сонгоод л тавлсан өдөрчилж арай гэж хувцас сонгоод л ирсэн ч хит тавдлснаас болоод эрт ирчихсэн. Гэсэн нөгөөх нь ч бас тэгсэн болтойдог шүү. Яг л хуучин шигээ авраг бүргэр идэх гэж яснаа гинэт болзоо штэ гэж санаад жинхэнэ эмэгтэйлэг идэх гэж үзэж тарж байгаа юм чи. Тэр нь ч туулаа шиг игдүүтэй харагдаад гэхдээ амтрахын идэ өөрийнхөөрөө гээл тэгсэн. Яг л өөрийнхөөрөө хоп гээл бараг л бүхлээрээ залхихны золигч. Энэ байдал нь л хөөрхөн байгаа юм чи. Кино хүртлээ димээсэлгүүцэл киноны үеэрч зүгээр байчихгүй дэггүй залхич дэггүйтэх гээд кинон эхэлсэн. Юун тааны бүр кинонд орцсон уйлж өгч гарч ирээд будгаа гэл сэргээгээд л манай хүн нэрээ зурган дээр өлегтэй гардгүй гэдгийг мэддэг болохоор зураг даруулахаас айжсэн ч ашгүй зураг авахуулаагүй. Дурсгалтай бэлэг авч өгч ин шүү. Амар шимтэл кино үзэдсэн. Гол дүрийнхаа нэрийг нь буруу чэдэлсэн. Улсын нэр ер нь тэгээ зөв тогтоосон юм байхгүй. Харин нэг анхаараагүй бүх анхаарал нь Сузуки дээр байсан тааны бүгдийг чэдэлсэн байдаг шүү. Гэсэн ч нэр мэтэн жахав. Жижигхэн нэг чухал биш уур амьсгал юмсан. Хоёр аяа копи хийж өгсөн. Малгай оролт өмсгөж өгсөн. Ширээн дээрээс аягны тоон гэр бүлийн гишүүдийн тоогоор байсан. Тэгэхээр бүгд цогтой байгаа юм байна гэд мэдрэмжин тулгуурсан бүхнийг санаж хахад таны тийм зүйл байсан юм уу гээл үнэхээр нэмэх хасахын туйлууд байгаа. Өдөржин цуг байсан байж ч л өнөөдөр арай л богино эдхийг хүссэн зүйлээ идсэн, орохыг хүссэн газар орсон, үзхийг хүссэн киногаа ч үзсэн. Байж та бүгд миний хүссэн зүйл юм штэ гэж авсан. Хөөхөн хайрхтаа өнөөдрийг дуусгамааргүй байна гэсэн бодолтой автан үүрийн мэдлгүүл гарт нь өрсөн нөгөөхөн шууд гарнаас нөхдлөд бөөн аз жаргал. Таны ч өнөөдрийн хийсэн бүхэн ингийн үедээ би хизээч хийгэргүй зүйлсэлээ. Чи байсан болохоор л энэ бүхэн хөгжилтэй байлаа гэж хэлэхэд нь бурхан зүрхэнд болихлаад ичээд байсан. Шууд 6 хамт даруулъя гээд амар хөөрхөн эргээд дурсан ч гэсэн энэ өдөр нь анхны болзоо болохоор доглолт өрнөл зургаад арцгаадаг. Харихтаач салж хагасаж чадахгүй хоёр юм. Тами гэдэг дураа хүүхдэд пандан хөөрх юмаа гэж салхтаа илчхийн. Нөгөөх нь тэрнээс нь болоод хөөрөөд хөлнөн газар хүрдгүй. Зургаа ороод харсан. Нэрэл зурган дээр байлгтаа гардгүй мэн. Шинэхэн өглөө хөөрхөн ч хэмлээ зүгээд л хичээлдээ очихт нь охид анзаарахтай болохоор шууд хараад хинтээ үзсэн гэж асуухт нь энэ нэстэ хэлхээ мартчихсан. Танитай үерхэж байгаа гэдэл хэлсэн. Хинтээ танитай юу хизээнээс Гээл энэ охин нь муу залуус дуртай гинэ. Тим хүмүүстэйг болохоор манай Сузукичаас тим хүмүүс дууган дуртай л да. Тэгээд л ярьж яхад нь нэг эрэгтэй охтууд та нар ямар дотоод мөн чанарыг харах биш. Шатлалаар л үерхдэг штэ. Гээл бодож идэг. За энэний бодолж яхав. Таны ирсэн бахад манай хүн баахан муу залуус дуртай гэд ярьсан штэ. Бантаж очивол ярилцаж ойлголцоод айгүй өрхөн. Найзууд нь энэ хоёр хүүрхэн юмаа гэж хүлээж авч хахад энэ бол үерхэж байгааг нь ч мэдээгүй бүр шок. Нөгөө хүүрхэн ч хэмлийг харчаад цуг зургаад даруулсан уу гэхэд манай хүн худлаа ярьж чадах юм биш. Нүүрэн дээр нь бүгд бичээстэй юм хай. Даруулаагүй гэсэн ч найзууд нь харыгээд л Тария гэд нөгөө готрон хүүч ундааны машин руу явж байгаад Сузукитэй тарахад нь шууд яагаад таанэ гэж өөрөөсөө төсөөр сонголт биш үү. Үнэн дээр энэ залуу манай хүний жинхэнэ төрхийг анзаарсан. Санд руу хүмүүсийн үйлдэлд их ач холбогддог. Хүмүүстэй айл болох тухтай байхыг нь хичээж ханддаг их зэргийг нь тэгсэн манай хүн бодож яснаа яхав шулуухан л өөрийнхөө байдаг болохоор нь би хайртай гээл хэлчихдэг. Харин ч өөрөө жинхэнэ шулуухан өөрийнхөө байгаа юм шүү гэсэн ч хүүхэн байгаа хоёрын яриаг нь сонсож тухгүйтэл энийг хин юм бэ гэхгүй юу. Нөгөө найз даалгавраа Сузукигээс асуудаг гэсэн бол одоо бүр тааныхаас асуудаг болсон. Өнөө нөхөр өдрөөс хойш санаа ажиллаад байсан. Өдийн хүртэл нүдэн тусаж байгаагүй хүн нь гинтэл хүлэн зөвшөөрөгдсөн мэт санагдахад нь дургуун нөрсөн бололтой. Энэ нөхөр шаал хэрэггүй байр суурь зэрэглэл талаар боддогч өөрийгөө яагаад тэгдгээж гайхаа сууж хахад нь нөгөө саарл ус дэрэл. Харин энэ хоёр маань бүр цагаандаа гарцсан. Одоо байнга л хамтдаа ярьдаг болсон. Манай хүн бөөн аз жаргал ахт нь
Таны бодож яснаа Сузуки чиний төсөөлийн залуу байдаг гэж бодъё л доо. Би тэр хүн шиг ч болохыг хүссэн ч өөрийнхөө үзэл баримтлаас салж чадахгүй юм шиг байна. Гээл их хачим яриад эхэлдэг. Яг өглөөнийхөө нэрсэн юмыг л зүгээрээ гэж тухайн үед хүлээж авсан ч амар дотроо бодсон байгаа байхгүй юу? Тэр нь манай хүнд хөөрхөн санагдаад бас л хөөрөгчж байгаа. Гэсэн ч Тами жийл шилдэг гэд бас баярлаж ахта үг хаяад тэрийг энэ төмөс ойлгоод байгаа мүү үгүй мүү бүү мэд. Хөөрхөн юмаа гэж хэлэхэд нь наа чи юу гэсэн үг юм гэж авсан. За сүүлийн үг нь бол зүүдэндээ байсан шүү. Арайч тийм үлдв бишээ. Хэдийгээр хөөрхөн гэж хэлүүлсэн ч эмээ нь муурын нас хөөрхөн гэд хэлчихээр Сузукигийн хэлсэн дог гэдэг үгийг нь бодоод байгаа байхгүй юу? Сузуки дандаа ахтайгаа алалцаж шүдэ угаадаг. Ах нь гэхдээ жинхэнэ дог гэдэг үгтэй нь ойрхон нэгэн. Тэр унаж байгаа мотоциклийг л харалтаа. Ядчихад ахаараа хөргүүлж ахын тааны хараад хардаад байгаа. Тэрийг ч нөгөө саарлус тараад нөхцөл байдлыг шууд мэдрээд ах нь гэдгийг нь өөрөөр нь хэлүүлдэг. Манай ч өөрийн хардсныг мэдэж байгаа ч юм алга. Өнөөдөр тараад бас л цогтой харна гэж бодсон чи Тами номын санд ажилтайгээд тэгээл бүр гутарчихсан. Юугээд л ганцаар явах вэ? Айгүй хөрхөн ирээд л цуг байхад нь Тами уг нь амар баяртай байсан ч гэсэн тэрийг аялаагүй. Бас удаан хүлээлгмээргүй байх гэж санаан зовсондоо чи үйдэж байвал төрүүлээд явж явах уу гээл хэлсэн. Гомдчихж байгаа юм чи. Буруу ойлголт өгсөн амар хурдан ойлгоод очсон уу? Энэ дахь 17 цагаас хань чи хүлээж чадах уу? Гэхдээ нь саяхан л гомдож ийсэн хүн чинь бөөн баяр. Таны өмнө нь хизээч өөрийнх нь хэлсэн зүйл хүнд өөр утгаар хүрч болдог талаар бодож байгаагүй. Өөрөө ч анх удаа тэр тухайга бодсондоо гайхаад тэрнээс цаашлаад өөр буруу ойлголт төрүүлэх үгс ан цав гаргаж мэдгээс яагаад л хэлчихэж байгаа. Манай энэ бол тэр талаар бодож байгаа ч юм алга. Сая харсан үнэ шоолоод жижигхэн дугуйтай ундаг дугуй унсан байсан хөөрхөн харагдсан шүү. Дахиад нөгөө хөөрхөн гэх хэмжүүр. Яалтчгүй энэ үгэнд нь гайхаж байгаа болохоор чиний хөөрхөн гих ямар утгатай байдаг вэ гэж асуухт нь яагаад тэгэж асуусан юм гээл гайхахт нь муур болон пандаг хөөрхөн гэж байгааг ойлгож байгаач багшиг хөөрхөн гэхээр нэг л ойлгохгүй байх гээл гайхаад асуухт нь нөгөөх чинь бодож яснаа инхрийлмэр санагддаг зүйлс гээл хэлсэн чихэн улаагаал. Сузуки гэхдээ айгүй хөөрхөн хоёулаа хэдийгээр өөр сонирхолтой өөр хүмүүс ч гэлээ багаар нэг мэддэг болоод нэг чиний дуртай зүйлийг хараад энэ нь дуртай даа гэж боддог болтлоо тутансмаар байна. Хэлсэн өөрийн мэдлгүй л нөгөө гайхаж ирсэн үг хэлчихдэг хөөрх юм аа. Энэ тэнэг зэлэг дандаа хүүхэд унтуулахгүй байхаар үйлдэл хийх юм аа. Маргааш өглөө нөгөө сонин залуу чинь тааны дээр ирснэ. Би саяхан Сузукигаас яагаад Тами вэ гэж асуусан. Тэгсэн өөрийнхөө талан дог гэж надад хариулсан. Гээл хинч асуугаагүй байхад хэлэхээр нь гайхан штэ. Яг хөө энэ залуугийн хувьд хажууд нь худлаа магтахаас илүү байхгүйд нь өөрийг нь магтаж байвал тэр л чин сэтгэлийн үг гэж бодож байгаа болохоор л түнд хэлсэн юм байна лээ. Энэ таарьяач сайн хүн бололтой таныг баярлуулахын тулд өөрт нь хэлж ийн гэхээр таны инээцэн явж ахын энэ ч ховор шүү. Өөртөө байхтай адилхан инээцэн явж байгаа болохоор бөөн готрал. Утгагүй улирлын шалгалтч болох нь бүгд л сандраастай. Манайд бол бөөндөө давтна гэж яхад тааны олж бэлдэх шаардлагагүй л дээ гэж бодсон. Манай хүнч бүр мэддэг болсон. Таны одоо номын санд ажилтай. Гэхдээ нь манайд ч хаана ихэ энэ үгнээс нь олчж байгаа. Номын санд хичээлээ. Уртаас нараа сууж байгаа хоёр бол зүгээр л дэвтрийн хуулж дуусаад л ядарчиж байгаа. Бүр сайхан гарууд зүгээр л дэвтэр хуулсан байж ч ингэж их хичээж байгаа юм чинь шалгалтандаа идэж 60 авах байхаа гэж авсан. Бүр бүтэхгүй нэрээ. Загнасан биш. Таныг нь очиж шалгаагаад л заалгуулахын гинэ. Яалтчгүй л хичээлийг үйлдүүлдэг болохоор амархан гихчин заагаад өгчөж байгаа. Сузукигийн хэлсүгс, Тамигийн хэлсүгс хоорондоо нэг хүн шиг л адилхан хариулт өгч байгаа нь манай хоёр нэг нэгэндээ уусаад хэлцнийг нь харуулад л тэрийн ч хэлсэн хичээл сандраад л тарсны дараа юу идэх вэ гэхэд нь зэрэг бибэмбаб гэж хэлээл яалтчгүй л адилхан болоо л энэ да. Сая таны интернет гацсан уу? Тэгвэл Facebook дээр бот эрдэнэ бадамццэг гэж хайгаад Starlink-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Монгол улсын хаана ч ашиглах боломжтой хязгааргүй дата бүхий өндөр хурдны интернеттэй таныг танилцуулах болно. Өөнөрөө 2 сарын 18-наас эхлээд 7 хоног бүр нэг азтанд тодруулаад 3 сарын үйлчлэгийг нэрх бэлгэлж байгаа юм билээ шүү дээ. Тэгээ ер нь манайхан description хэсэгт байгаа линкээр дарж ороод бүр илүү дэлгэрэнгүй мэдээллүүдэд танилцаж болно шүү дээ. Түүнд дэндүү баяртай болох үе гэж би. Тэр бол гэртээ нойрхон дэлгүүртэй болох. Бүүн аз жаргал шууд л гардын байгаа зү. Гэрийнхээ хувцтай жинхэнэ хүсрэн амтан гарцсан явж байхад нь нөгөө эрэгтэй найзтайгаа таарад нэгнийгээ шоолоод л дотог шорсон. Нөгөө таарья чинь энд цагийн ажил хийж яදී юмаа авчаал гарсан бас нэг найз нь. Тэр ч яхав арайч энэ цагаар Тамитай таарахгүй л хүдэ гэсэн таарчихын сүүдэр нүлдээл алга болно эцтэй. Сузуки яагаад алга болчих гэсэн чинь дэлгүүр лүгөө ороо Сузукинд байгаагүй гээд л ямар тэнэг хүн уурж байгаа штэ. Хөрхи хамаг байдаг хурдаараа л гүгээ цугцсан ч дугуйтай өнөөс хаа олдож чадах уу? Нээлийн засаа тэврээд лүйлээд бэрэгдэж байгаа юм да. Хичээд тэгсэн юм а. Гэлээч ийм төрхөө харуулах чинь гээл ярьж яхад нь найзууд чинь гээл тэгсэн. Тэд яг үдэ багасаа л мэдхээс хойш Сузуки ууг нь амар хөөрхөн тайлбарлаж байгаа. За тэгэхээр энд хоол байгаа гэж төсөөл. Нэг ямар ч хамаагүй тавганд хаашаас нь аюулсан. Нөгөөх нь гой тавганд гой тавгалсан. Гэхдээ адилхан амттай. Тэгвэл би чамд аль гоёг нь л өгөхийг хүсэн штэ гэхэд нь адилхан амттай бол аль нь ч хийсэн зүгээрээ. Гээл энэ хоёр маань уучраа болоод дугуйтай оройн салхилалт хийж байгаа юм да. Манай үнийг цагдаа нар амар таньдаг. Хөөе Сузуки эрт хараарэ гэдэл. Энийг нь бол бич тэр, Тамич тэр гайхаж байгаа. За тэр чахав. Манай хүнч Тамитагаа 100 хурдан болцмоор байна гээл бөөн догтлол. Шалгалтаа сайн өгсөн хүмүүс өөр яах ч билээ дээ. Юката өмсгөөс хичээдсэн ч зориг гаргаад өмсчихсэн. Гэхдээ ээж нь ч тэр хит хичээгээд хан шоолоод байсан болохоор аргагүй л дээ.
Энэ бүхний шагнал гэлтэл таны үзэсгэлэнтэй байна гэж хэлдэг. Өмнө нь дандаа л хөөрхөн байна гэж хэлүүлж яснаас үзэсгэлэнтэй гэдэг үг сонсож байгаагүй болохоор ямар хариу үйлдэл гаргахаа мэдгүй бүр балмагдаад л угаасаа асуудын мэжиж осууд шиг байна гэд энэ хоёр уулзаараа тархиа гүйчихдэг баху. Оройжин тарихгүй баахан хөвжүүлтчүүд нэлуурж байгаа хоёр асыг хараад ичээд сая чи ямар үйлдэл гаргаснаа эргэж бодонгуудаа өөрөөсөө бүр чи хичээд л Тами байн цагаа харж агаад л нэг өндөрлөө дагуулаад л гардаг. Айгүй хачин газар таас харанхуу ойлгохтойч үзэмжгүй. Гисэн юу вэ? Гинтэл галын наадам. Очиж үзмээрсэн ч хол болохоор нь очиагүй байсан байтал эндээс нь харагдаад үнхээр л баярлаад хөөхөн гэдэг нь галт наадмын зураг авах гэсэн чинь дэндүү хол болохоор нь нүдэрээ л хараад өнгөрчигээд уцаа цүнхлэх гэсэн. Яг уцаа унгаан алдаад цогтаа аваад л үндих гэсэн жан. Яа, ойрхон байлаа шүү. Үнсгэн л гэж бодлоо. Юу үнсэж болох юм шүү. Ер нь үнссэн ч ядын гээл манай нарай л шулуух нь уу? Тами дараа жил цогтаа галын наадмыг ойроос үзье гэж хэлсэн чинь дараа жилд нь би багтаж байгаа юм уу? Гээд л бөөн баяр. Ингээд олон төрлийн хүмүүс байдаг. Бусдыг нээлгдэг нэгэн байхад түүнийг дэмждэг үжилтэй хүмүүс ч байдаг. Гэсэн энэ охин инээдэ төвчж чаддаггүй. Гэхдээ л хүмүүсийн ямар хандлага гаргахаас нь өгтлээ санаа зовдөг. Хүмүүстэй харьцах тал дээр ч гэсэн жоохон асуудалтай. Яриаг нь ойлгоод дараа нь тэрийгэ бодоо зөв хариултаа сонгох гээд үнэхээр өөрийн төсөөлөл байхааргүй хэцүү. Нэг л буруу үг хэлжүүл хүмүүс юу гэж бодох бол гэж яагаад. Гэхдээ энэ зөвхөн эрэгтэй хүмүүстэй. Эмэгтэйчүүдтэй бол асуудалгүй. Бас энэ охин ч манай тааны сайн болчихсон байдаг шүү. Хамгийн амар нь саяхнаас нэг хачуу үнтэй айгүй тотно байгаа гээд тэрэндээ түгшээд бас болоогүй танхаа хүний үг сонсдгүй сонио хүмүүс харилцан яриа өрнүүлээд байгаа гээд л яг ярилцаад суусан. Яг сайн биш бололтой шүү. Зүгээр л таныг өөртөө адилхан гэж боддог байсан ч хүмүүстэй чөлөөтэй байдагт натаархаад тэр хүрээлэлд нь орохыг л хүссэн юм шиг байгаа. Ягаад манай эдэг танхаа гэж бодсон гэхээр тэр ярьж ахтан санаандгүй яриаг нь сонсож инегээд тэрийг шар толгойд анзаарсан амар хараад байсан юм лээ. Чи муу юунд энэс юм гэж байгаа юм шиг л гисэн нөгөөх нь ороод ирдээ. Найзтай найзууд л юм байна лээ. Бас өөртөө хөвгөлтэй ярьсан чи ч сандраад болтгүй. Ярьж байгаа яриа нэгтэй хөвгөлтэй болохоор өөрийн мэдлгүй дахиад л инеж эхлэв. Болорлаа гэдээжсэн. Нөгөө сонирхолтой гэдээсэн охин нь ангид орж ирсэн нисдэг савжиг гаргаад гээл хорилоод ороод ирлээ. Нэрээ шар толгойтыг Ямада гэдэг. Энэ өөрийнх нь утгагүй зүйлд инээж байгаа хүндлэнгөөнд хамгийн ихээр татагддаг. Гэхдээ өөрөө тэрийгээ сайн мэддгүй юм шиг байгаа. Нөгөө охиныг ягаад ч юм хөөрхөн гэж боддог болчихсон байгаагаас нь л харахад ангиар нь өдөр болго эргэлддэг болчихсонд нь амар сандраад л найз нь бол Ямадаг мэдчихсэн. Шалтгаангүй яриа өдвөл эвгүй болохоор зөрүүд яриагаа эхлүүлэх гэж надтай эхэлж яриа өдөөд тэгээд түүнтэй ярих гэж үзээд байгаа юм байна гээд л нийш бол баг сонирхолтой санагдаад л байгаа. Зуны амрал эхлэх гээд бүгд л хөлгөөр яах вэ хүү яаж хөгжүүлэх үү гэж байж хахад Ямада хүнээс яаж дугаарыг авах уу гэж хэлсэн. Бүгд шок. Ийм хүн үг нь биш шүү дээ. Бүгд л чадхаараа зөвлөсөн ч олигтой зөвлөгөө гардггүй. Нэг бол амар юм яриад, нэг бол хитрхи боломжгүй юм яриад л гэхдээ сэтгэлээрээ дэмжиж байгаа нь л хөрх юм да. Нөгөө ангиднаас зуны амралтаараа юу их үү гэж ярьж байхад Ямада ороод ирлээ. Энэ найз нь бол мэдэж байгаа болохоор хичээгээрээ Ямада энэ бол улирлын сүүлийн өдөр гээл бодож байхад шууд шулуухан нийши би чамдаа тотно олмоор найзууд олжлох уу гээл асуучдаг. Хин нь ийм шулуухан байна гэж бодоагүй болохоор шок. Нийши бол өөрт нь биш найзт нь сайн болохоор л ирээд ийн гэж бодож исэн болохоор тарих нь баараг дэлб. Сандраад л дугаараа солилцож байгаа. Тэгээд тэрэндээ баярлаад л монон жүдэрчин зугаалчаад оройн санаж яриад л маргааш номын санд хичээлээ тавтагээд болзоонд орчиж байгаа. Хоёулаа л хөөрхөн төрүүлж очиж суудлаа авдлээж игээд эрт гарсан ч нэгэнтэйгээ таарчиж байгаа. Гисэн ч суудал байдгүй. Хүн бахтай капи хайгаад үзье гээл хэлэхэд нь тамиг ээж нь өглөө гарахад гэрт хинч үлдэхгүй гэсэн үгийг нь санаад гэртээ ирчихдэг. Тэгсэн манай хүн хувцалтаасаа бүр санаа зовоод л тами ч энийг нь анзаараад гэрт хүн байхгүй санаа зоволтгүй гэд хэлсэн. Бүр ичээ сандарч улаагаад л энэ зэлгч юу л бодоод байна гэсэн жинхнээсээ л хичээлээгээд суучдаг шүү. Тухтай суужсэн гидсэн дугаараа тэр нь хөөрхөн санагдаад гялс хоол игээд л өгдөг. Өрөөнөөс ном аваад ирсэн. Шууд л жоохон өгчиг дагаад энэ хоёр маань бүр нэг нилэн боллоо. Зургийн цомог үзэж агаад гинэт хэн өнсгнүүдээ гэсэн юу юм муурыг харсан. Тааны хайрлах хайраас илүү муурны хайр их болчихлоо. Энэ хоёр маань хичээл хийсэн үгүй л мэдхгүй. Дөрсгүй гар зүггүйтэй жагаад унахт нь таамын тосож аваад тэрийг нэмийг харцдаг. Бүр амар эвгүй позтой зогсож ирснийг нь хэлэх үү? Чадлаараа л тайлбарлаж байсан чинь манай хүн шууд миний найз охин гэд хэлсэн. Имэнч гайхаад манай хүнч догтлоод имэд нь гэхдээ таалагдсан болол те өөрийн гараар уруулсан ногоогоо өгөөд л үдэж өгдөг. Манон ч гэсэн гэртээ ирээд авчирсан оогоо ээждээ өгөхдөө найз залуутай болсноо хэлээд хахад битээ илэрээ гэсэн. Хэлэхгүй тэгэж байгаа дагуулж ирээрээ гээд л нөгөө талд бол имэн бөөн аз жаргал хүүтэйгээ хоёулахнаа дундын нууцтай болсон. Нэрээс өнөөс өнөөдөр дэлгүүрээс яваад санаангүйний гоё амталж үзлээ. Манайхтай хамтарч ажиллаж байгаа Мижигийн шинээр оруулж ирсэн гүмитэй таарад сонирхоод амсаад үзсэн чинь яг л жимс идэж байгаа юм шиг амттай санагдсан. Тэгэд мэдээж ийм гоё юм яа зүгээр өнгөрүүлэхвдээ. Энэ дээр маркетинг авах уу гэж асуучихсан. Мижигийн кашу гүмийн дэлхийд дээрх магадгүй хамгийн гоё бас хамгийн эрүүл гүми. 100% жимсний шус ашиглаж хийдэг болохоор амтан тийм жинхэнэ шинтгэн мэдрэгдээдсэн юм байна лээ. Жимсний амтан дуртай хүмүүс бол үнэхээр таалагдах байх. Тэгэхээр жимсний жинхэнэ амтыг мэдрүүлэх зөөлөн гүмийг нэмэн CU миний дэлгүүр болон Хамбург дэгийн салбаруудаас худалдаа авах боломжтой. Анхаарал
хамгаалахад зажлах чадвар нь гүйцэд хөгжөөгүй 3 хүртэлх насны хүүхдэд өгөхгүй байхыг зөвлөж байна. 4 наснаас дээш бага насны хүүхдэд өгөх бол асран хамгаалагчийн хэлтнээр хэрэглээрэй. Хөгжилтэй зуны амралт дуусч хүүхдүүд хичээлдээ ороод соёлын өдөрлөг бэлтгэл эхэлж эхлэв. Манай хоёрыг зүүн номын санал руу явдгийг нь Капачо гэдэг үл мэдэх нөхөр харсан байгаа юм. За тэр чахав. Ямада маань дугаарыг нь авсан ч харьцаж чадаагүй. Яасан гэсэн нөгөөх нь мессеж ирэхэд нь юу гэж хариулах уу гэж сандарсаараад арай гэж бичсэн чинь тэр нь өөрт нь эвгүй санагцаараад за тэгээд л энэ хоёр маань энийгээ буруу ойлгоод яваад байгаа юм лээ. Энэ хэд маань өнгөрсөн эрхлүүдээ ярьж хахад манай хүн бол анхны үерхэл болохоор гээл хичээл сандраад байсан чинь чи Ричаныг мартчихаа юу гэж хэлсэн. Манай хүн сонирн болчихдог шүү. Өөр газар чимэглэл цуглуулж яваад нэг сургуулийнхаа дөрөв товцтой хүмүүстэй тарахад нөгөө хоёр нь өөртөө нууцаар ярьж химнэлтэд тахаар нь хичээл гарчихдаг. Уг нь энийг дурсаач хүү. Та нэг л ярьж ясан л да. Хамт ажилладаг хүн маань гээл. Гиснээс нөгөө Ричан гэж хэмбэ гэхээр гээл ярих гэсэн. Замын саадаанууд өөр юм яриад л ороод ирэх юм а. Зэлэг гэж. За яг соёлын өдөрлөхөр ирэх юм гэсэн. Тэр үед нь л харахаас танаас Сузукиг анхны найз хүн чи юм уу гэж асуухт нь тийм ээ л гин. Манай он бол яаж үерхэх юм бол би алдаа гаргаагүй байгаа. Инхэн зөв юм болов уу, буруу юм болов уу гэж боддог. Санаа зовдөг нэг юм байна лээ. Соёлын өдөрлөгч бэлэн болж эхний өдөр сургууль дотроо бүх л чадлаараа хичээж ажиллан хөгжилдөж дурсамжаа нэмсээр. Хоёр дахь өдөр нь бол бүх хүмүүс нээлттэй. Тэгэхээр манайд бол бас чөлөө цагаараа гадуур явж болно. Манай он бол гялсал найз залуугаа аваад л гарч байгаа. Баахан юм үзэж явсаар нөгөө сандрын охины хинч үзэхгүй байгаа үзэсгэлэнд нь орж өмнөд үзээл. Асуулт асуухаар урдаас нь ингэж хараа сандраад байгаа хүнээс хүмүүс айгаад үзэхгүйсэн юм байна шүү дээ. Гэхдээ тэр нь бол манай цоглог нөхөрт нөлөөлөхгүй л дээ. Шууд л очиод яриа өдөөд бас хөөхөн сандарлыг гаргаад ирчихэж байгаа. Ингэж их ярьж чадсандаа нөгөөх нь ч бас бөөн баяр. Явж байхдаа нөгөө шинхэн гаражтайгаа таарчих баа хөрхий. Ямататай уцаар ярьжсэн залууч түүнийг хайгаа явж ах юм. Ядчихад амар царайлаг. Яхаар гуул нөгөө Рихито гэдэг нөхөр нь энэ ээж. Айгуу тотнол манай үнтэй яриадсэн болохоор таны дивүүл байгаа. Гэхдээ энэ хоёрт бол аль хэлэнд нэвгүй байгааг анзаараагүй л дээ. Гэхдээ энэ нөхрийн нийт нь арай л амар уу? Яг хуучин үерхдэг байсан юм уу гэвэл бас хэцүүхэн. Дундаа ингэж авахта амар тотнойсэн болохоор найзууд нь үерхдэг юм уу гэж байнга асуудаг гэсэн болохоор л нэг удаа ам дагуулад тоглоом хийгээд үерхэх юм уу гэж хэлсэн. Нөгөөх нь жигнэсээ хүлээж аваад л тэгээд тэр өдрөөс хойш өмнө нь байсан харилцаанд байхгүй болоод басч болоогүй нэг өдрийн хэсэг хугацаанд үерхэх гэж оролдоо тэгээд салцгаас юм байна лээ. Үерхэл гэж хэлгээд бас хэцүү ч юм аа да. Хуушны тэнийг дурсамжаасаа болоод эвгүй байсан ч эрэхтэй амар хурд нөхцөл байдлыг ойлгоод зүгээр дээ бид чинь найз шүү дээ гээл хэвтэйгээ харгалаад явчихдаг. Тааны маань гэхдээ яач вэ? Манай хүн амар бантаад л гялс тайлбарлаж байгаа юм чи. Яалтчгүй хин энийхээ анхны үерхлэн гэж бодож исэн ч найз өхнө нь өмнө нь хүнтэй үерхэж яасан гэж бодохоор л толгоогоо зэгцэлж идэрэй гээл бараагаад яваад өгдөг. Энэ үйлдэл бол хүнд тусган мэдээч штэ. За яжгаараа та нар нэг юм мартчихлаа. Энэ маань өөдрөгийн хатан хаан шүү дээ. Ярилцсанаа гээл яваад өгдөг. Энэ хүн маань харин өмнө нь үерхэж байсан энэ ногч сонирн биш. Тэр залуу нь амар царайлаг байсанд нь л өөртөө гутраад исэн юм лээ. Амар хөрхөө араас нь тэврээд л хайртай шүү. Гээл анзаарахгүй юм уу гэсэн амар анзаарахтай өөрийгөө тэгэж одоод байсныг нь ойлгочихсон. Тэгэх хэрэггүй дэгээл өөрийнх нь бүхий л давуу тал за яах вэ? Зарим сул талыг нь хилээд л хөөхөө учраа олчиж байгаа. Ийм хөөхөөг сонссон хүн чинь өөртөө дургу байхаа болоод өөртөө итгэх итгэл нь бүүстлэгдчихэж байгаа юм чинь. За энэ хүрээ дуслаа. Дараагийн партаараа уулзцгаая. Таалагдсан бол лайк and subscribe